Ингэж өгөхгүй. Амар өндөр байшил харагдаад байсан одоо харсан чид. Тийм ч өндөр биш ээ дөө. Америкт дэр киног авсан бол те. 100 давхар машинаас гарч ирсэн гэсэн ба. Гүүгээд ирж байгаа. Миний ийм уух цаг болчихжээ. Ийм уух цаг болчихжээ яг уу. За би жоохон одоо за 30 минут хаашлуулахгүй да. За бүх юм тооцоод цаанаас нь ховийн Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм. За нөгөө хоёр нэвтрүүлэг намар бид хоёр нэг Монгол киноны зураг авсан Монгол киноны алдартай хэсгүүд одоо яаж өөрчлөгдсөн бэ гэдэг талаар ярьж хагаад тэгээд манай хамтрагч Америк руу зугаалж хагаад ирсэн. Тийм болохоор нөгөө хоёр нэвтрүүлгийн ээлж тугаар эхэлж байна. за сайн байцгаана уу. Сайн байна уу? За юу яана? Би ч юм таартайгийн дэлгэрийн гүдэг энэ тэр үнэхээр супер хэсэг тий. Ер нь тухайн үеийн Монгол кинон дээр л бүгд үнэхээр супер хэсэг. Яг тэр хэсэг тий. Дэлгэрийн гүдэг тэгээ ард нь нөгөө бизнес явдаг. Бизнес бол үнэхээр супер тас тий. оруулсан шүү. Тэгсэн тий. Тий. Тэр дуу бол үнэхээр супер байсан. Тэгсэн. Тий. Тэр гүйж ирж байгаа супер шүү. Би тэгэж гүүвэр содогдоо. Яа тэр талан дээгүүр гүйж байгаа тий. Тэгээ ингээд өөрөө ингээд яа тэгсэн. Яг тэр гүйдэг хэсэг дээр юу тэр ховцолт нь бас гоё штэ. Тий. Нэг гоё флаш өмссөн те. Тэр ингээд тий. Тэгээд юу байсан? За би тэр өнөөдөр юу вэ? донжин тонсон те. Тэгсэн. Нөгөө хоёр нэвтрүүлэгтэр юу вэ? Би чам таартайгийн дэлгэрийн гүдэг яг тэр гүдэг зам дээр ирж гүүн. За би гүйж үзүүлнэ. За нэгдүгээр хэсэг нь хоёр дахь хэсэг нь болохоор юу вэ? Нандин Эрдэнэ лөө. Тий, Нандин Эрдэнэ. Эндээс Нандин Эрдэнэ юу? Нандин Эрдэнэ дээр хүмүүс анзаардаг байхаа баяг. Тэрийг дараа нь ярихаар л анзаарах бах тий. Магадгүй би тэгэх байх гэж бод. Тий. Тэгээд одоо бас тэр Нандин Эрдэнэ тэр нэг зураг авуулсан хэсэгтэр бид нар одоо очих аюу боломжтой юм байл шүү. Тийм байлээ тий. Харин яг тэр зураг авахсан хэсэг одоо яг тэр хിവэрэ байгаа байлээ. Тэгээ жоохон өөрчлөгдсөн. Тэгээд бүр зовгийн газар байгаа Тий. тийм. За ингээд хараа яг нөгөө нэг дэлгэрийн гүдэг хэсэг юу вэ? Бидний мэддгээр бол 6 дахь хичээл хорооллын яг урталд 28 дугаар сургууль замынхаа хойдолд байгаа юм. За тэгээ энэ 40 дугаар сургууль. Энэ 40 дугаар сургууль. Яа замын уртлынх нь 40 дугаар сургууль, замын хойдлох нь 28. Тэгээ автобусны нөгөө 28 дугаар сургуультай буудал гэж ярьдаг. Тэгсэн чинь энэ 40 дугаар сургуулийн баруун талд нь Баянгол дүүргийн спортын хороо баригдсан юм байна. Тийм. Тэгэн гут одоо энэ 6 дахь хичээл хороол руу нийлж байгаа зам байгаа хгүй энэ хойшоогоо. Энэ зам хүртэл дэлгэр гүйж байгаа юм. Бүр нэр зам руу гүйгээд орч. Тэгээд гүйж орж байгаа хгүй. Тэгээ энэ хойдол ингээ хов болсон. Тий энэ бичиг баригдаг байсан юм хаашаа. Баригдаг. Тийм үү? Баригдаг байсан баг. Бичиг 85 он шүү дээ. Энэ 6 дахь жил 84 онд авсан. Энд их өндөр биш харагдаад санагдаад байдаг байсан. Одоо яг та тухайн үед их өндөр байж тээ 12 давхар гэдэг чинь Улаанбаатар хотын хамгийн өндөр барилгач нь 14 давхар лөө. Хангаа зочид бодол байлаа. Тийм байсан уу те одоо 85 он гэсэн үг шүү дээ тий. 12 давхар гэдэг бол ер нь хамгийн өндөр орон сууц шүү. Одоо хуучсан байна аа. Тэгээд юуны би чам таартай дээр энэ 3 дахь хороол аягүй их гарддаг юм байна. Ер нь үе. Тэгээд гардаг штэ. Харин аягүй их гарддаг юм байна. Тэгэн гут юу яасан юм уу гэж бодлоо штэ. Тухайн үед 3 дахь хороол ашиглалтанд ороод улаагүй аягүй цэвэрхэн байсан болохоор тэнд аягүй их зураг авсан юм болоо сонгож залуучуудын кино учраас би зүгээр тэгж таасаа. Би бас тгий сонсч ирсэн. Нэг юу энэ нэг би чам таартай яг энэ хэсэгт нэг кино аваад одоо ингээд 3 дугаар хорооллын 3 4 дугаар хорооллын байрны зургийг харуулсан шүү дээ. Тэгэхэд өөр монголчууд харчаад Улаанбаатар ямар супер юм бэ? Тэгсэн гинөө. Тэгсэн гэж би яг сонсч ирсэн. Тэг ямар гоё хот юм бэ гэдэг. Өөртөө бишрүүлж ирсэн гэж. Тэгэхээр чи чинь 85 он баггүй. Тий. 84 он. Тий. Тэгэхээр чинь мэдээж одоо 90 онд нэг 90 ямар байлаа. Нэр тий. Тэгээд ингээд бодохоор манайх 85 он зүгээр юу дангаалгаж ирсэн. Тий. Үнэхээр гоё харагддаг тий. Тэгээд дороос нь ингээд авцсан одоо тий. Харин тий. За ийшээ ёо. Ингээд дэлгэр тэр урдаас ингээд өгсөж. За ингээд яг энэ замаар ингээд дэлгэр өгсөж гүйж гарч ирж байгаа юм. Харин би дэлгэрийн байр нь аль нь болоод нэг өндөр 9 давхар ороод байгаа хгүй.
9 юм 12 юм уу? За ижидээс одоо энэ 17 дугаар байрандаас гараад гүйсэн юм баг. Яг тийм бол ингэж нэг тооржгүйгээ нэг сүржигнээ. Йоо сүрчигнээ. Сүржиг. Энэ застай ингээд өөдгүү те. Шууд ороод яаж юм бэ гэж асууж болдгоо яг. Юу дэлгэр шиг эм аа яг тэгдэг уухгүй юу? Би тэгнэ. Тэгээ гомдоо дахиад гүүнэ. Тань шиг одоо тэр шууд тав сикку зодолтой наа. Ингээл хайрхан төлөө бол алдцаараа гэж байна. Йоо. Тийм. Би ч юм таард өдөр байрныхын дугаар гардаг хэсгийг анзаараагүй. Энэ болохоор 17 дугаар байр байна. Биш бүр ингээд дороос нь авцсан байдаг санагддаг юм ба. Тий бүр ингээд чинь ингээд энэ байр чинь бүр арай өндөр харагддаг яг кинон дээрээ. Тий одоо яг ингээд боддоор харахаар ингээд арай намхан баг үст. Тий харин тий. Тий. Тэгэхээр нөгөө одоо телевизээр нөгөө нэг хөл мөнгө үзэх талбай амар том байдаг ш. Тэгдэг. Очоод үзэхэр жижиг юм байдаг. Яг тэр шиг яг энэ нэг тэгж авсан. Тийм байна тий. Гэдэг аахгүй юу тий. Энэ ингээ нөгөө дэлгэрийн юу яж байгаа гүүж орж уруудж ирдэг юу шатоогоо ахгүй. Гэтэ энэ 85 оноос хойш энэ нь өөрчлөгдсөн байхаа. Мэдхгүй тэрнээс биш өөр яг энэ яг хэвээр байхгүй. Энэ даалан одоо энэ нөгөө даалан чинь зас орчоод яг даалан шиг харагдахгүй юм л да. За чи одоо гүн те. Би гүн штэ. Гэтэ за чи тэгээд ингэж бодоорой. Чи яг ингээл гэрлэлтэйгээ уулчих гал орсож гэрлээ анжгаа твэрч зогсож байгасан. Юу яа. Чаа. Манай найрлагч нэг иймэрхүү нэг юм. Тий чаа бас ингэ нэг ийм нэг ийм. Яа тий. За би бүр хараа. Юу яана. Нөгөө тэр бижис яг нэг тэр дог бүр сонсож байгаад гүмээр. Тэгдэг байдаг тий. Тий бижисийн тэр чинь болохоор spirits буюу heaven zone гэдэг нэртэй байхгүй юу? Яг гэрлэлтэй ингээд уулчих гал орсож яг анжгатай ингээд дэвлэлсэн байна. Чаас анжгад төвийн нөхцөл. За байж. Цотож байгаа тийм. За би тэр бижис юуг хараадах заяа. Найрлагч би хаанаас гүн гинэ? Чи тэжээс гүн тэр одоо бодож орчноос гачирс гүн. Далан дээгүр гүдэг штэ. Тэр далан дээгүр гүдэг штэ. Энэ далан боо штэ. Энэ машинуудын наадлаар ингэж далан дээгүр гүгээд ингэж тойрж ирнэ. Нэг далан дээгүр гүдэг те. Бүр үнсэлдээ зосч идэг юм байна. Таймх мөнгө хоёрын коридорт нь орхлоо, гарлаа. Хараа энэчээс гүйж тийм байна. Харин тий. Эндээс ингэж гүйгээд тэгээд тэрүүгээр тойроод далангаар шатаа буугаад одоо ингээл тийш өгсгүйж засараад далан юу яг далан шиг харагдахгүй юм л да. Бүр болохгүй хавар дахиж нэг бичлэг хийхээс те дулаарахаар тэгэж явсаар хаад 17 дугаар орол гүйцсэн юм байна. 17 дугаар орол те. Юу амар гүйж те. Бидээ гүйсэн байна. Тэр тэгэд нэр шууд тэгэж гүйгээд гомдоод нэг юм спортын талбай дээр сандал дээр суудаг чи 17 дугаар орол. Тий 17 дугаар орол ч те. Йоо амар өсөрсөн бэ те. Тийм байна. Гүйцэн чи яаж үү чи одоо гүүгээр заяа. За нөгөө хоёр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт Домини брэнд Джеймисон юм биш үү?
Джеймс нөха. Тийм үү? Джеймс. Харин Джеймсон гэсэн шүү дээ. Джеймс шүү. Джеймсон. За. Одоо ингээд аль бисаар өвөл болчихж байгаа юм байна. Гэхдээ гадуур ханиа түмээ маш их байна. Вакцины асуудал ч хэрэгдэж байна лээ. Тэгээд вакцинаас гадна уг нь дархлаа дэмжих витаминууд ер нь их хэрэглүүл зүгээр л юм байна. Та Америкууд энэ юу Европод аягүй их витамин хэрэглэдэг гэсэн. Зүгээр шүү. Айлч дэлгүүртэн зүгээр битүү өрөөстэй тийм байл. Тэгээд зүгээр талах авч байгаа юм шиг л авдаг юм байл. Тий, ер нь зүгээр яг ингээд мэдээж тодорхой хэмжээнд өөрийнхөө биеийг татгалзуулахын тулд витаминууд хэрэгжилж яг хэрэгтэй витаминууд авбал. Тэгээд Джеймсны витаминууд ингээд эрэгтэй, эмэгтэй, хүүхэд тэгээ бүр хүмсний өсний хорсны гэж үүд юм байна. Тийм байлээ. Тий, бүр ингээд витамин аягүй нарийн болсон юм байна лээ. Бүх химийн сангуудаар байгаа шүү. Би Д витамин нууж байгаа шүү дээ. Тийм үү. Тэгээ Д витамин хэрэгтэй дутагдaltaй байна гэдэг. Тийм. Эрдэсийн нөгөө шинжилгээ. Тийм. Нууж хэрэгтэй юм байлээ. Тийм. Тэгээд ингэх юм бол ер нь тийм витамин нэмж уугаарай гэдэг бүр санаас нь хэлж өгдөг юм байлээ. За. Тэгээд Джеймс нь бол яг энэ гэр болгонд тэр витаминууд бүгд л байдаг юм шиг байлаа шүү дээ. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын витамины алдарт брэнд Джеймсон ажиллаж байгаа. Баярлалаа. За, их дэлгүүр. За, их дэлгүүр авах. Тий. За, бид хоёр дахь одоо объектийн зураг авах газар дээр ирсэн байна. За, их дэлгүүрийн 7 давхарт. За, одоо юу яа? Нандин Эрдэнэ тий? Тий, Нандин Эрдэнэ шүү дээ. Тий, Нандин Эрдэнэ кинон дээр айгүй гоё одоо тэр үедээ ингээд нэг юм десерт идээд тий. Яг ийм заримгны аяганд ингээд десерт идээд цаана Улаанбаатар харагдаж байгаа байхгүй. Тэгээд уул нь яг энэ болон 1986 оны одоо яг энэ баг нь гарч илээ бүр таад сайн харуул тий. Тий, энэ баг. Шууд гараал тий энэ дээр. Тэгээд эхлээд гараад юу харуулаад идэх үү? Энэ чи зүгээр хотыг харуулах гэж. Тий, хотыг харуулъя. За. Тий, эндээс ингээд зураг авч байгаа л та. Хот гэхдээ ингэж харагдаж байна одоо. За, энэ болохоор Ихтлгүүрийн 7 давхарт одоо бол Нью-Йорк гэдэг ресторан болцсон тий. Тий, одоо бол Нью-Йорк гэдэг ресторан болцсон. Тэгээ Улаанбаатар хот ингэж харагдаж байна. Яг тэр нэг Нандин Эрдэнэ кинон дээр зураг болохоор яг энэ баг нь ороод яг энэ баг нь энэ ресторан угаасаа л энэ Нью-Йорк ресторан тэгвэл анханасаа л юу исэн юм бэ тий. Ийм рестораны зориулттай юм. За би өстө мэдхгүй хараа. Энэ дээр хүн гарч ирж үйлчлүүлж ирсэн ресторанд Улаанбаатар ресторан сууж зөөр цайны газар байсан байж магадгүй ажилчдынх нь. Тэрнээс үл яг тийм үү. Тэгээ олон нийтэд зориулсан ресторан бол байгаагүй. Би үл тэгвэл Ихтлгүүрийн дээр угаасаа л энэ одоо энэ Ихтлгүүрийг бүр Ихтлгүүр энэ улсын Ихтлгүүрүүд энэ бичих нь шүү дээ тий. Бүр яг бүр хуучны бичих нь цэнхрээрээ бичсэн. Тий. Улсын Ихтлгүүр гоё харагдаж байгаа шүү дээ. Тий, яг энэ хуучны бичих нь. Тий. Тэгээд юу Нандин Эрдэнэ 1986 оны кино юм байна. Өнгөт кино юм биш үү? Дуутэглэг байх уу? Тий, өнгөт кино байна. Тий. Тэр үедээ шинэ кино гэж үздэг байлаа шүү дээ. Одоо тэр кинон дээр одоо ингээд харах юм бол заяа. Орос элчингийн энэ барилга байна. За. Орос элчин за ингээд манай байр те. Ингээд идэрл байсан доо. За одоо ингээд ийшээ урагшаа харах юм бол заяа. Цирк харагдаж байгаа биз? Тий. Тэгээд шууд зайсан толгой харагддаг байсан. Одоо бол хайшин баригдаад харагдахаа болцсон те. 86 он гэхэд энэ хангаа зочид буудал яг ачлалтанд үжээ орцсон байсан үе. Тийм үү. Орцсон байсан. Хангаа зочид тэр үедээ бол үнэхээр супер барилга болсон баг те. Өндөр гоё. Тий. Тийм байлээ. Тэр 15 давхар байхаа нэр юу дархных 16 давхар гээд тэгээд идэг гэсэн. Тэгээд мандаа Улаанбаатар үжиж ядахта 17 давхар барьдаг юм багтаа гээд дотроо тэгж боддог байж үлээ. Тий, Нандин Эрдэнэ киноны яг ингээд нэг тийм нэг гоё кинонд л амьдаа ингээд гоё зураглалууд оруулах гэсэн байхаа ингээд нэг Ихтлгүүрийн дээр хоёлаа ингээд нэг юм заримгны аяганд те ингээд заримг идээд тий ингээд нэг юм кафед сууж байгаа ийм төрсөл. Тэгэн гут яг энэ Ихтлгүүрийн 7 давхраас гардаг юм байна. Одоо болохоор Нью-Йорк гэдэг ресторан байгаа. Яг киноны зураг авалтын тэр нэг юм энэ баг нь ороод байгаа айгуу сайн. Тэ ер нь яг л энэ хэсэг гардаг юм уу? Одоо хоёулаа энэ ингээд суу заяа. За. Хоёулаа яг чи энэ чи суу. Энэ чи суу яг л ингээд гардаг аахгүй юу? Тий. Энэ баг нь гараад яг энэ багны ингээд ингэсэж хот цаашаа харагдаад байгаа. Тий. Тэг яг тэр шиг суу тий. Тий. Тэгээд энэ баг нь гэхдээ хальт харагдчихсан. Одоо болохоор энэ ингээд тамхины өрөө болсон. Тий. Тамхины өрөө, тамхины болон юм байна өрөөч гэж. Өрөөч гэж тий.
Тий. Онсаар юу шууд яг ингээд энэ хой тал харагдчихдаг байхгүй юу? Ааха. Юу юм уу айгуусаа харагдчихжээ. Төвчүүдэн муу да. Ааха. Тэгээ төвшүүдэн бид нар нандин эрдэн дээр айгуусаа хасаг. Тэгэл энэ байр өсчөнтэй байр, номынсантай байр тэгээд хүнсний хоёр одоо мөнгөн завья гэдэг байгаа шүү дээ. Ааха. Тэгээ цаана 40 мянгаттай аптектэй байр гэдэг бид нар айгуу тод харагддаг юм уу? Ааха. Тэгээд айгуу гоё сургал авсан байгаа даа байхгүй юу? Тэгээд 100 авсан бүр гоё те. Тэгсэн. Тийм. Тэгээд бид нар анзаардгүй юм магадгүй шүү. Сая би нэг киноны зураглалд харьцуулж харах гад тэр диалогийн харилцан яриаг сонслоо л доо. Аа за. Тэгсэн чинь нандин эрдэн дээр тэр ингээд юу вэ? Хин нөгөө бидний жүжигчин Батүрзээ тоглодог шүү дээ. Дамчаа. Тий. Тий. Тэгсэн чинь юу вэ? Тэр болохоор ийм юм байна. 86 оны кино. Тэгээд өнгөт кино. Тэр бүсгүүг болохоор дулмаа. Дүрийнх нь нэр. Тий дүрийнх нь нэр. Тавсан жүжигчин болохоор хас очрын тунгалаг гэдэг үг авсан. Хасрын тунгалаг гэж байна. Тэгээд дамчаа гэдэг дүрд болохоор Батүрзээ жүжигчин Батүрзээгоо тоглосон. Тийм юм байлээ. Батүрзээ ах юу юм батцсан юу биш юм блэ ихнэр нь Сарантай. тий Сарантай их хоёр яг манай байрны урдуур ингээд дандаа алхаж явдаг ш. Яг энэ оршилчингийн хажуугаар одоо тэр харагдаж байгаа тэр ишин давхарт амьдэрдэг байсан юм байлээ. За. Тийм тэгэхээр энэ чинээс ингээд автобустай буудвал яг л энэ хоёр биш чинь хүнсний хоёр энэ манай энэ тэгэл буугаал шууд урагшаа гэррүүгээл явж ирдэг байсан юм байл би одоо дийдэн шүү дээ. Тийм Сарантай Батүрзээ хоёр чинь яг энэ үргээл алхаж явдаг байсан. Тэгээд тэр нөгөө жүжигч ахаа 42 он гэж явж гин гэдэг. Тийм. Тэр кинон дээр ингэж та сайн буцааж үзээрэй. Тэр кинон дээр ингэж ярьж байгаа юм. Нэг Америк жуулчин 86 оны кино шүү дээ. Тэг ингээд та ингээд үр тамд байгаа ч ээжээ гэдэг дог мэдхүү гэдэг эмэгтэй насаж байгаа байхгүй. За. Долмаа гэдэг дүрэн. Тэгс чинь дамчаа гэдэг Батүрзээгөө тоосон дүр тэгж байгаа. Мэднэ гэсэн чинь. Нэг Америк жуулчин ягаад үр тамд байгаа ч ээжээ гэж дуулаад байгаа юм. Ээж нь саятын юм уу? гэж ярьсан гэдэг нэг хошигнол яриад байгаа байхгүй. Тий. Би өөрийгөө ойлгож мэдрэхтэй амьдаа Америкуудыг шивчээд чимгээд байна тий. 86 онд Америк жуулч ингээд чөлөөт ярьдаг болсон байхгүй. Тэгээ бүр хошигнол хоорондоо яриад нь штэ. Тий. Ч одоо ингээд империалист хөрөнгөтөнгөөр юу ч үгүй тий. Тэгэхээр 86 гэхээр ер нь нэг юм улс төрийн одоо хүмүүсийн хооронд яриаж их харьцангуй дулаарсан байсан юм уу? Америк кинон дээр ингээд 85 онд бижсэн дуу ашиглаад 85 оны би ч юмд хайртай дээр бижсэн дуу ашиглаад тэгэнгүүт 86 онд Америк жуулчныг ингээд яриаг ингээд одоо хөөрхөн ингээ одоо тэгсэн юм байлгүй дээ. Одоо яг миний эд залуугийн үе шүү дээ. Тий, эд залуугийн үе шүү дээ. Яг тэр 85, 86, 84 он гэлстэй эдстэй жинхэнэ. Миний залуугийн үе яахгүй. Тэгэхэд нэг улаан цай нэг бүр 20 дэдгийн ч одоо гайгүй болцсон үе байсан. Тэгээ өмнө бид нар тэгэж ярьдаг байсан шүү дээ. Үс сургуулахаар Битлсийг дурааж та нар үс сургууллаа гэдээ үсийн дайрдаг байсан мэс ингээд тэр үе арай өнгөрцөн арай зөөлрсөн байсан үе. Тийм тэрийг би юус анзаарч байгаагүй. Тэгээ нэг Америк жуулчны тухай ингээд нэг хошигнол ингээд эмхтэй нь ярьж өгөх чинь одоо гэхэр бол гайд буюу хөтөж хийдэг бүсгүй л шүү дээ. Орон нугуурачаас гадна тэр кинон дээр бол би 84 билүү 85 онд Норвег жуулчинтай тааралдчихсан тий. Харин тийм байна. За ийм одоо би тэр эндээс гараад гэрэл амжаагүй явна киноны нэг хэсэгхэн юун дээр очин тий. Тий. Ой ганцгүй гэл. Тий. Юу энэ хараа юу нандин эрдэн дээр бас яг энэ юуны урд талд бас нэлээд нэг хамт ингээл алхаж ирж байгаа зураг тийм зурглалууд байлээ. Тийм ханга цочод буудлаа. Солонгон рестораны урдуур яваад. Тэгээд солонгон рестораныхаа урдаас нэг автобус нь сууж байгаа үз. Тийм байсан. Тэгээд тэнд бол ямар ч автобустай буудал хийж байгаагүй. Тэр зохион буудал. За кинон зориулсан автобусны буудал. Тэнд бол хийж автобусны буудал байгаагүй. Би бол яс мэднэ. Тэнд ямар буудал өсөг гэх юм бол нэг орос сургуулийн манай сургуулийн автобусны буудал байсан. Тийм. Тий, зүгээр тэрнээс биш яг нэг шумны автобус байгаагүй. Манай автобус яг тэнцэнээс явдаг байсан. Тэрийг чинь анзаардаг хүн байна тэгвэл. За одоо бид хоёр ингээд Монгол киноны
дэгд ингээд сэтгэл үйлчлэн хэсгүүдээр ингээд одоо яаж өөрчлөгдөж байгаа тухай 86 гэж одоо ингээд 2026 он гарчвал 40 жил болох нь шүү дээ. Пүү тэгэхээр 96, 2006, 16, 16, 40 жилийн дараа ихтлгүүр яг ингэж өөрчлөгдсөн байна. тийм. Тэ 86 оны кино юм байна. Тийм. Йоо. Би ч юм таартай 85 гингод энэ жил яг 40 жилийн кино. Би ч юм таартай нэг. Тийм. Хоёлаа ч баг л энэ чинь иргэн дурсахгүй яг ингээд ойн дээр нь яваад байгаа юм шүү дээ. Тийм байна. Тийм байна. За одоо гэрэл жамжаагийн явн дээр уулуурхаа ямар ингээд хинтээ уулздаг штэ. Нямгаагаа тоглолцсон ангийнхан найз нь тухайд айгүй хөдөлгөөнтэй юу те ингээд жижигхэн москвич болоо да жигүүлийн юм уу. Тийм амжхан сэтгэл. Тэр үеийнхээр бол одоо жижиг хөргөттэй тайлж байгаа юм уу? тий амиа бодсон тий. Тий машин дээр авсан. Тий хараа яг нэг тэр үе чи одоо ингээд санживэл тэр үеийн кинонууд дээр заяа хувь машинтай хүн л гарвал жоохон олиггүй байдаг штэ. Тий жоохон олиггүй байдаг штэ. Тий эр хаврын цэцэг дээр нямд аваагаа юуны хов хөх тоглодог. Нямд аваагаа ингээ нэг юм энэ нөгөө юуны токерчин залуугаас машины сэлбэр авцраад толгойгоор зардаг харцах дээр тий тэрийг айгаа муу хүн болгож харуулдаг. Эр хаврын цэцэг кинон дээр тэн дээр нямд аваагаа тоглодог. Тий. Ер нь жоохон хөнгөтэй. Хувийн машинтай хүн жоохон муу хүн тий. Тий. Хөрөм чөглөсөн жоохон муу хүн. Тий. Тий шүү нэрээ. Тий ингээд хөдөлмөрөөрийнхаа хөвшмээр ингээд тий одоо зүгээр л ингээл худалдааны мэйл хийж байгаа хүн шүү дээ. Уулна. Тийм ээ яг тэр үед хориотой байсан та. Угаасаа тийм тий. Харин тий ойлгож байна. Тэр үеийн юг зөрчиж байгаа хүмүүс аахгүй марчиж тийм ээ. Гэхдээ яг тийм хүн дунд нөө сайн хүн гэж болохгүй гэж тийм урд баг. Социализм гэдэг бас сайн хүн нөгөө чиний хэлдгээр дэндүү сайхан сэтгэлтэй. Тий. Амьдрал баг байхгүй шахав. Тийм баг идеал гэж хэлдэг шүү дээ тий. Яг ингээд социалист хүн бол ийм ухамсартай авах хэвээр. Тий ер нь тий. Хувийн өмчийг дэвчдэггүй. Тий нийгмийн төлөө ингээд үргэлж аягүй гоё. Орсын байлдадаг кинондод заа комиссарууд нь дандаа аягүй тийм эцэг сэтгэлээр зэргүүдтэй ханддаг. Дандаа зөв. Тэгтэл комиссарууд хамгийн амар нөхдүүднээс тэднийг хамгийн ихэд ал гэж төвшөөж явах юм байна. Тий. Тухайн цагийн үдээс хүртэл юм доо тий. Тий. Тухайн цагийн цагийн өнгө гэж хэлдэг. Тухайн цаг үед юу зөв гэж бодож байна. Тэгээд тэр дамжаа хүү байна шүү дээ. За доктор зөөгө тоглосон. Тий. Хүү яах вэ тэгэл ээжийнхээ өгөнд ороод ээж тий. Машинанд яагаад ээж тий. Амьдралаа дэвшлүүлчих гээд байна тий. Тэгээ одоогийн хэлээр бол тий. Тэгээд муу дөр биш шүү дээ өгöd. Тий. Тэр харин нэг хиний дулмаагийн охин дүү байдаг шүү дээ. Тэр хэрэггүй сайн дүр тий. Айгуу тий. Тэр бол харин ер нь нэг жам туйлширсан ч тий. Бас нэг тийм юу бас байдаг тий. Байдаг тий. Байдаг хоо. Тий. Байдаг тий. Тэр дундуур орж ирэнгүүтээ тий. Болохгүй шүү дээ. Тэгээд тэр кинон дээр тэр охиныг их зөв шодрог охин гэж харуулах гээд байгаа мó да. Ер нь тийм л баг. Гэхдээ ер нь тэр чи одоо харах юм бол тий. Гэхдээ чи яах гэж энэ хоёрын амьдралд оролцоод байгаа юм бэ? Тий. Ээжэнд оролцож ядчих бас дээрээс нь тий. Зүгээр ингээд хоёр талаас нь оролцсон салгацдаг хоёр талаас. Хоёр энэ хайртай хоёр нэг. Тий. Дандаа зүтгэх охин юм байл ч юу? Дандаа зүтгэх охин. 39 жилийн араас тий. Кино шүүж ин. За одоо гэрэл дамжаагаа явнаа. Тий. Уулуурхаа яам байсан. Одоо юу болж байгаа юм бэ тий. За ингээд тий энэ Нью-Йорк гэдэг ийм гоё ресторан болсон. Юу жоо сэрүүхэн биш үү тий. Я гэрэл дамжаагүй явна. Киноны нэгэн зураг авалтын хэсэг дээр ирчээд байна. Тийм ээ? Тий. Юу яаж байгаа? Тэр нэг төлж хэрчмчний яам дээр ганц хөх гэдэг инженер чинь нэг юм найзтайгаа ингээд ганц хөлөө. Ганц хөх гол дүрийн инженер тэр хөрл гэж хүн тоглодог шүү дээ тий. Тий жүжигчдийн хөрл гоо. Юугаар аюулсаа мэдэн ш тэр жүжигч нэг яг нэг юунд юу л нөө анхны алхам дээр анхны алхам дээр хөөх хүү тий дурлцсан хүү тий. За тэгсэн гэрэл жамжаагийн кинон дээр юу гардаг? Тэр найз нь одоо найруулагч нямгоогоо дүр тоглоод байдаг хгүй. Нэг юм юу лабораторийн инженер. Тий, хоёулаа инженер. Нэг нь болохоор яг юуны уурхай инженер, нөгөөх нь болохоор лабораторийн инженер.
Тий, тэгвэл одоо нэг нь болохоор одоо фронтод ажилладаг, тэгээ байлддаг, нөгөөх нь бол штабд байдаг. Тийм баггүй. Тэгээд тэр хоёрыг хоёулаа ингээд нэг юу дипломат шиг байна. тий. Тэр үед чи дипломат чинь бас хэддүүдийн шүхэлсэн шүү дээ. Ааха. Тий. Тэгээд тэр чинь ингээд тэр одоо юунд ажилладаг залуугаан тийм жаахан сөрөгдөө утгаар гаргацсан тий. Тэр нэг юм лабораторид ажилладаг инженерээ тий. Тий ингээд гоё лаборанттай, машинтай. Тэгээ ингээд машинтай болоод ирэхээр ер нь тэгэл жоохон муудаа хүн дэггүй хүн болж байгаа. тий. Тэгээд тэр үед 81 онд шахмал төлсний асуудал яваад байгаа хөө тэнд. Тий. 81 онд л ирээд одоо ч хийдэггүй бид нэр. Шахмал төлс одоо болтол. Тий. Тэгэнгүүт энэ зураг авсан юм байлаа. Энэ арт кино театрын хагас хэсэг гарч байгаа. Тэгээ одоо хэдүүлээ зам гараад яг энэ замынхаа бидний зүүн талд харагдаж байгаа. Юу болохоор найз нэг өөрийнхөө нэг хоёрхан дэргийг яг энэ урд нь зогсоол дээр нь тавьж байгаа шүү дээ. Тэгээд ингээ харахаар яг арт кино театр арт нь айгу тод харагдчихийдгээ. Жохон хэсэг те. Одоо юуг нь очиж үзэх, хаягийг нь очиж үзэх. Тэн дээр чи хаяг амар тод гардыг. Тэгсэн угаас эрчим хүчний яамны захиалгаар хийсэн кино ингэх шүү. Кино эхлэхдээ тэгжээлээ. Эрчим хүчний яамч гэдэг хүнд үйлдвэр түлш эрчим хүчний яамч гэж байсан юм уу? Ер нь мань хүн чинь уурхай дээр ажиллаад байдаг үстэй. Тий, уурхай инженер шүү дээ. Уурхай инженер тий. Уурхай инженер. Одоо яг жинхэнэ одоо тэгвэл ажилчин ангилтайгаа одоо шууд нэг юу. Тий, одоо энэ засгийн газрын хэдгээр байрч гэдэг энэ тухайн үедээ 81 онд эрчим хүчний яам байсан юм байна. Дангаараа өөр хаяг байгаагүй. Ааха. Тий. За яг энэ зогсоол яг хэврээ байсан юм бэ 81 онд? Тийм баха. Тий, яг энэ зогсоол яг хэврээ байсан. Хөөх одоо уустай машин амар дүрчин. Тий, тийм ч хов асан тэр кинон дээр тий. Оо тийм машин байгаагүй юм шиг. Тий, харин тий хов ас. Тэр 81 оны кино байна тий. Тий, одоо бол битүү машин болчих. Яг энд машинаа тавиад тий. Тэгээд энэ автобусны буудлын чинь ийшээ байсан урагшаа. Тийм үү? Үгүй тийм шүү дээ. Одоо ч тийм шүү дээ. Биш энд байгаа шүү дээ автобусны буудлын. Цааталтаа байгаа шүү дээ. За, тэгэнгүүт за, яг ингээд алхаад орж байгаа хгүй. Хаалган солигдчихж те. Хаалга солигдсон. Ер нь нэлээд олон юм солигдсон юм байна. Одоо болохоор үндэсний аудитын газар. Үндэсний аудитын газар гэж байна. Нөгөө талдаа болохоор санхүүгийн зохицол хороо. Энд орчих юм байна тий. Тийм байна. За. Тэр үед болохоор энд түлш эрчим хүчний яам гэж хаяг нь айгу тод гардаг. Тэгээд машина энд тавиад тэр машин юу ч байв да жигүлээ байсан уу, лада байсан уу? Жигүлээ баха. Жигүлээ үү, жижигхэн. Лада жигүлээ шиг нэг штэ. Тийм үү? Тийм. Би ялхдаггүй юм тийм жижигхэн машина ингээд тавьчаа тэгээ ингээд яг тэр арт кино театр аюу тод харагдаж байгаа. Яг тийм байгаа үү? Тий. Яг энэ дээр яг урд нь тавьсан шиг болдог. Камерын авахаар яг урд нь ч тавьсан шиг харагдаад байгаа юм шүү дээ. Тийм биш. Яг энэ жижиг тавьж байгаа юм шиг. Тий, 81 оны 81 онд бид нэр шахмал төлөвчний тухай бүр киногоор ингээд асуудал хөндөж ирсэн. Бид нар шийдэг одоо 40 жил. Тийм. Тэгэхээр энэ аюу удаж байгаа барилга бол гарч байгаа үз. Тийм байна. Санаж нь чи бид нэг сэтгэлийн дуудлагаар гээд хинчинээс ингээд энэ барилга харагддаг шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Тэрээрээ тийм. Энд юу хоёр байшингийн дунд одоо энэ төрийн банкны төрийн банк байгаагүй хоосон завсраар нь шууд харагддаг гэсэн байна. Тийм. За ийм. За тэгэд одоо бид хамгийн сүүлийн юу боёо Виставк дээр очино. Одоо болохоор ийм хоёр. Хүмүүс тэр нэг бас ганцаардгүй юм шиг байна. Би станцаараагүй харин тийм. Тий. Одоо тэгэхээр яг киноных нь яг тэр дүршиг ингэж харуулад тий. Тэгээд яг тэр юугэнд дүршин дагцуулж ингэж харах юм бол яг тийм шүү дээ. Тий, харин тий. Анзаарна тий. Тий, би ч гэсэн энийг бас анзаараагүй байж байгаа. Энэ чинь хойд юуны эрчим хүчний яам байсан юм байна гэл. Чилаа. Тий. За сүүр ингэж алхахгүй. Тэгэхгүй суужснаас харин баг тэрэн дээр хоо. Тэрэн дээр чинь. Тий, Виставкур. Тий, ингээд Виставкур алхаад явчих. Тий, тэгэхээр 81 онд шахмал төлш яриад бид нар шийдэг одоо 45 дахь жилдээ орж ирэхээр л бас бид нар бас ойлгоход хэцүү хүмүүс ч юм шиг гэдэг. Яа тий. Тэгээ тэн дээр бас дахиад тэр нэг юм лаборант гой лаборант тэгээ ингээд жижиг хувийн машинтай тэр нэг юм те тэгээ ингээд сэдвээ хамгаалаад ингээд те чи миний сэдвийг яах гэдэг байгаа байх л. Тий. Тэгээ нэг тийм жаахан өөдгөлөө
дүр болгочдгоо нэг тийм бэртгчин юм шиг те. Харин шүү дээ. Бэртгчин байж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Тий. Бэртгчин хүмүүс чинь ер нь нэг иймэрхүү байдаг юм аа. Тий. Бүх юмд ингээд хувийн амьдрал аягүй гоё болоод байдаг те. Тий. Тэ ягаа бас тэр кинон дээр бас тэр нэг хин боццохгүй тэр нөхрий чинь гоё чимж өгдөг штэ. Тийм ээ. Тэгэхгүй амьдрал нэг утгагүй болчиход байгаа үстэй. Гүг тэр хин тэр дүрч амар лаг дүр штэ. Одоо нэг юм ажилсаг дөнгөж 30 хүрээгүй ээжиж уурхай инженер ерөнхий инженер болцсон. Тийм үү? Тий. Аюу карьертэй залуу. Тий. Тэр нөгөө нэг найз нь ууя нямгаага тоглолдог тэр нэг юм лабораторийн инженер. Тий. Лаборант аваад ингээ суух гэж байгаа тий. Ингээ нэг юм машинтай болцсон тий. Тэр дүрийг нэг тийм жоохон бэртгчин дөө. Йоо. За бид хоёр тэгээд хамгийн сүүлд Vista авах дээр хаших хилжээж би анзаарсан. Тэрийг үнэхээр угаасаа тэр төмний нэг л хүний мөрөн үлээ. Хүний мөрөн үү тий. Тэр хоёрдугаар хэсэг нь шүү дээ. Тогтож үздэг болохоор анзаардаг юм байна. Тий. Тэр чинь бас дээр үе гэнэ. Одоо яг юугаар бүр ингэж яг надад ингээд тэр нэг юу ингээд яг сайн тогтоосон гэдгийг чамд харуулсан заяа. За. Айгу сони юмар заяа. Тэр Vista тэр барилгын тэр урд талын хаалганы шон. Айгу тэр чинь үүрнүүд шон шүү тий. Тийм билээ харин. Тий үүрнүүд шон нэгдүгээрт. Хоёрдугаарт шат тэр үеэс хойш тэр шатыг солиогүй. Одоо ч гэсэн. Одоо солиогүй хаа гэж найдаж. Солиогүй. Тий солиогүй байх гэж бодож байна. Тий. Тэр маш урт настай. Тий. Тийм шүү. Нэр Vista-гийн нэрийг бас өөрчлөн гэдэг нэг тий нэрийг болоод байна. Гэхдээ нэрийг өөрчлөөд өөр ямар юм ч гэсэн байла. Тэгсэн. Дитм. Тийм үү. Алтан дитм гэдэг сарны дитм, нарны дитм гэдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо алтан дитмч гинүү. Тийм нэртэй болгоцсон юм шиг байлээ. Тийм нэр тавьдсан байлээ. Гэхдээ манайхан тэгээд альбайсны нэр биш. Яг ингээд нөгөө хүмүүс хүлээн зөвшөөрөгдсөн амд амтсан нэрээр явцдаг тий. Тий. Гэхдээ нэг хэсэг ч тэр чинь нэг ямар дитм билээ бас тэгж явсан юм аа. Тийм үү. 90-ад оны үеэр бас нэг. Тэр чинь тэгэл худалдааны л юу болцсон шүү дээ. Тий, худалдааны төв. Тий, худалдааны л төв болцсон шүү дээ. Тий, харин одоо энэ хараа бас амар төвхтэй байсан гэх юм бол одоо энэ элдв очир нэрэнд. Тий, хөрөнгөний нэр юм байна уу? Тий. За бид Vista авах дээр очиж байгаад яг тэр хэсгийг үзүүлнэ. Тэр хэвээр анзаараагүй бол та хэд өдөр мөрөнд бас яриулах бас гоё яриа болно доо. Тэр өөр их гоё юм шир харин тий. Бүр ингэж дахиж тогтож үзмээр л юм байлаа тий. Тэр харин тийм байлаа. Төмний нэг хүний мөрчин. Тэгээ бас л зайлуул амар хилмигдээл, тануулаал, хасаал, цензурдүүлсэн. Тэгээ хоёр хөлбөр байгаа үстэй. Тий, зөндөө цензурдүүлсэн юм байл шүү дээ. Бас л тэгэл тухайн үеийн үзэл сурталаас болоод. Тэр ихнийх нь хөлбөр надад тийм гоё санагдаагүй. Тийм үү. Тий. Одоо ингээд маргаж тэр нэг үзэл тассан. Тий, үзэл тассан тэр одоо тэр хоёр дахь хөлбөрийг бид нар үзээд байгаа шүү дээ. Тэр нь надад илүү сонирхолтой санагдаж байгаа. Тийм үү. Тий. Тэр нөгөө нэг өмнөх нь болохоор гүржит чинь дотоод яамны хамгаалагч дотоод яамны офицер болсон гэдэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө үзэл сурталын хувьд бол тийм хүн дотоод яамны ажилтан байж болохгүй гэж үзсэн юм яасан. Тэгээд гүршит чигээр нь үлдээгээд тий. Нэр тийштэй тий. Тий, Японд энэ бол чүл өтөн тий ингээд ийм гадны тахиулчийг дотоод явдлын яамд оруулна хэр чи тийм гачин дотоод яам гэж юу байсан юм. Харин тий тэгэхээр манай доош орчих гээд байгаа юм. Тий. За бид хоёр нөгөө хоёр нэвтрүүлгийн нөгөө Монгол киноны зураг авсан хэсгүүд одоо яаж өөрчлөгдсөн гэдэг дээр хамгийн сүүлийн одоо объект хийдэ байршил бол Vista тий. Одоо тэр кинон дээр болохоор энэ нэг одоо нисэх хүчнээ өдөрдөх газар болж гарч байгаа шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. Яг манай хүн чинь нисгэж байж байгаа. Нисгэж байгаа дуудагдаад очиж байгаа шүү дээ. Тэгээд аав нь хэлмэгтэй шорд авсан. Эсэргүү болцсон. Тэгээд манай хүнийг шууд дуудаж орж ирэл нэг гоё авцаар пат гаал алхаж орж ирэл ёслол тэгэл дараа нэг гомдохон гараад алхдаг. Яг энэ үүдээр гардаг шүү дээ. Энэ багныг вирус анзаарж байгаагүй юм байна. Тий, арай ийм баг нь ер нь Улаанбаатар хотод өөрөө ийм баг нь багхгүй. Тэгэхээр айгүй содон баг нь багхгүй юу?
Тийм байна. Тэгээд юусэн энэ хүний мөрчин болохоор Тэгээ энэ юу те одоо юу гэдэг сүйдрвч гэх үү? ааха. Энэ сүйдрвч тийм бай үднэсэг. Айгуу содон шүү дээ. Ер нь тэр үед л айгуу орчин үеийн хэлбэртэй энэ чинь барилгууд байсан. барилга шүү дээ. Харин тийм. Ингээс цул шилэн фасадтай. Хүний мөрчин 65 оных юм байна. Тийм ба хүний мөр. Анх бол төмний нэг нь болохоор 62 онд хийгдээд тэгээ 3 жилийн дараа хүний мөрийг нь 65 онд хийсэн. За. Энэ Вистокын барилга 61 онд орсон гэж. Тийм л мэдээлэл. Тийм ба. Интернет тийм л мэдээлэл өөр юм байна. Би өмнөд сонсч ирснээр бол энэ чинь нэг зүйл толгойд усын нэг хөдөө аж ахуйн нэг юу ч нэг үзэсгэлэн худалдаа тийм ээ гаргах гэж юу байгуулсан барьсан барилга гэж. Би аюулсын сандгийн 72 онд нэг зүйл толгойд усын сансрын нисхийн одоо сансрын одоо үзэсгэлэн энэ ч болж исэн байхгүй. За. Бөө юм болж исэн. Би их нэг за нэг 4 настай юм уу 5 настай. Орж ирээд би тэгэд энэ ч яг ингээд голдон заяо. Ингээд сансрын полигонд ингээд макетээр барьсан. Тэгээд хамгийн гоё нь заяо. Яг то пууж яаж ингэж гаргаж ирдгөө. Ингээл яг ингээд тэр нэг төмөр замаар яг пууж ингээд яг чирээл ингээд гарч ирээд тэгээд хүүхдэд тэр чинь аюу гоё штэ. Тэр нь бүр ингээд бүр сэтгэд хандгдсан. Тэгэл гаргаж ирээд тэгжснэ тэр юун дээр нь тэр суурлуулаад нисдэг юм дээр тэгэл ингээд дээш буужин ингээд босч байгаа байхгүй юу? За. Тэгэл нөгөө нэг юмнууд нь ингээд нэг салдаг штэ. За тий. Яа ингээд салаад тэгэл нисэх юм бах гэж бодсон тэгэл бодлоо. Тэгээд би тэр айгаа ингээд сэтгэл гонцгоор үлдчихсэн. Би таныг хэлэхээр хүний мөр кинон дээр виста авах гардаг гэдэгхгүй. Тэгээ би таныг хэлээд харсан чинь энэ баан чи ингээд 4 бит юм байна. Би ингээд 7-8 байгаа юм байна. Маш урт билүү гэж бодохгүй Виставкын үүдий чинь. Тэгсэн чинь тэр чинь ингээд кинон дээр л амар нүсээр мангар холоос аваад тэгээд одоо урагшаагаа шууд богдол гарч ирсэн кинон дээр. Камер тийш үү. Одоо хоосон. Тэгээ энэ хоос энэ пендрийн ордон чинь 80 одоо 5 он 84 он ч 86 онд баригдсан баг шүү. Тийм байлаа. Кинон дээр үлсэн ингээд урагшаагаа цэлээс хаос бүр богдол харагдаж байгаа юм. Тийм урд юу байсан парк байсан хүүхдийн парк байсан. Тэгэл өөр юм байхгүй. Тий өөр юм байхгүй. Тий. Тэгээд тэр Чинбат чи ингээд эндээс гараад тэгээд яг ингээд энэ хоорондохын танц юу эдит. Тий. Тэгээд би нэг яриад байсан шүү дээ. Нэг юу айгу надад танил санагдсан юм. За энэ шат солиогүй байх гэж би найдаж солилцсон байна. Саяхан байсан. Тий солилцсон байна. Тий. Энэ нэг жоохон улаантай. Улаантай юутай гэдэг. Энэ нэг бүү солиод тийм шинэ хавтан тавьчих тий. Тийм шинэ хавтан тавиад ингээ өөр үү. Тий. Тэгээ ингээд тий яг энэ хэсэг гарч байгаа. Талын очиж үзье. Энэ хэсэг нь ингэж гарч байгаа. Тэгээ энэ хавьд нэг жоохон ингэж тэнэгэлцээд тэгээ ер нь бол яг ингээ нэг эсэргүүний хүүхдгээл ингээл нисэх эрхийг нь ингээл аваа ичиж байгаа юм л та. Ингэж явж байгаа хэсэг гард юм байна. Бид нар юусэн анзаардгүй. 65 оны кино. Тэгэнгუთ одоо энэ Виставкын чинь алтан завья гэдэг нэртэй болсон юм шүү дээ. Вистав гэдэг нэр нь байгаа юм. Тэгээд шатад бол энэ хэдий солилцсон юм болоо. Шатын ингээ шинэ нэг юм хавтангаар бүрчиж тээ. Тийм байт. Тийм байна. Гэтэ яг үндсэн юу нь бол байгаа тий. Хожи хэлбэр нь бол. Тий. Ийм. Тэгээд энэ одоо энэ нь бол яг ийм тэгш юм шиг жоохон ингээ ийм бөмбөгөр. Жоохон бөмбөгөр. Энэ хуучны завгтай аюу гоё юм аа. Харин тийм ээ. Ингээ нэг юм. За ингээд бид хоёр нөгөө хоёр нэвтрүүлгээр өнөөдөр би чамд хайртай гин дэлгэрийн гүйдэг хэсэг. За юуны Нандин Эрдэнэ киноны одоо маш гоё юу яадаг кафед ингээд одоо ресторан гэдэг юм уу кафед юу хийж байгаа. Зарим идэж байгаа хэсэг эхлэлгүүрийн 7 давхурт тий 7 давхурт байсан хэсэг одоо яаж өөрчлөгдсөн. Тэгээд гэрэл жамжаагүй юм киноны уулуурхаа яам төгсгөлд нь 1965 оны хүний мөр киноны Чинбат хэлбэгдээд ингээ тий эндээс тий нисэх эрхээ ингээд гусуулаа тэгээд нөхөр архинд орж байгаа шүү дээ тий яг тэр хэсэгтээ зураг авсан ийм хэсгүүдийг үзүүллээ тий за хоёулаа тэгвэл ингээд нэвтрүүлгээ өндөрлөе за тэгээ тий ингээд Монгол кинонуудаар одоо ингээд өвөл болчихлоо одоо нэг хэсэгтээ болол тий гадаа ингээд зураг авахд бол яг гойж харагдахгүй байна тий дулаарж байгаа дахиад ингээд сонирхолтой өөрчлөгдсөн ийм хэсгүүд байв. Тэр бид тэр ярьсан кинонууд чинь дандаа улирлан дандаа дулаан улирлал. Тий дулаан улирлал авсан. Юу дандаа зураглууд шүү дээ. Тий. Яг өвөл авсан гэх юм бол мэдээж тэр нөгөө нэг би чамд хайртай гин тэр нөгөө нэг
нэг хэсэг байгаа шүү дээ. Тий шинжилтэй гэсэн. Тий. Тэрийг бол хоёлаа ярьсан. Тэр нэг ярьсан. Тий. Шинжилтэй кинонуудад гэх юм бол энэ хүүхнүүд байна. Энэ хүүхнүүдээ юуг нь үзүүлж болно гэх юм бол Улаанбаатараас очиж бодлоо ресторан. Тий. Тэр хэсэг тий. Тэр үнэхээр тансаг хэсэг тий. Гоё хөгжим гоё. Монгол жаз гэхгүй. Тий. Үнэхээр гоё. Тий. Одоо яг тэр юу байгаа бах та. Лифт харин байгаа баха. Лифт байгаа баха. Тэр лифтний хажуугаар гардаг нэг шат үүд. Тий. Өөр хуучны шат тий. Тэр үнэндээ бас дахиад ингээд солиод өргөж өгöd бол харин тий. Тэгээд магадгүй юм л та. Гэтэ ингээд хотын түүх ингээд хит өөрчлөгдөд ирэхээр ингээд нэг юм дурсамжууд алга хамт алга болоод байх юм тий. Хит өөрчлөхөөр ингээд хамт байсан дурсамжууд ганц хот биш. Одоо миний өссөн Үлзийд гэдэг сумж гэсэндээ ингээд соёлын төвийг нь буулгаа хуучны клубыг буулгаа хийсэн. Бүр байхгүй. Тэгээ ингээд хамт тэрнтэй хамт ингээд аймгийн 1-р орончлыг буулгаа хийчихгоот ингээд тэнд сурж исэн манус нэгээд байхгүй болчихлоо. Хамт дурсамж харж нэг юм би Америкт нэг тийм юм сонссон. Яг нэг хуучны тэр юунууд тэд нар чинь дандаа нэг том хаусууд шүү дээ. Тэгээ хуучны хаусууд бүр 1800 онд барьсан хаусууд бас дунд нь байгаа юм. Тэгээд за ер нь тэр хаусуудыг бол бүр хамаагүй хөрж болохгүй, янзлж болохгүй. За шинэ хауснуудаа хүртэл янзлахын тулд би хотоос зөвшөөрөл авдаг чинь. Чи хувийн байшин ч гэсэн. Хотын одоо хөнгүзэмж гэдэг юм уу юунд? Тий. Хөдөө байсан ч хамаагүй. Заавал зөвшөөрөл аваа. Бас. Тий. Тэгээд тэр хуучин хаусууд нь юугаараа өөр юм гэхээр их жижигэн цонхтой, өрөөнүүд нь жижигхэн. Тэгээд яагаад тийм гэсэн чинь нөгөө анх нөгөө юунууд Европод тийм ээ. Европ чинь бүгд жижигхэн шүү дээ. Яг тэр Европ маягаар л ингээ эхлээд төлөвлөлтөнд тийм жижигхэн байж байгаа л тэгэл дараа нь том болгосон юм. Тэгж л бодсон. Тэр Америкт байгаа хүмүүс тэгж байгаа юм чи энэ яг хуучин байшин нэ. Тэгээд ингэнгүүт л цонхнууд нь ойрхон цонхтой, жижигхэн цонхтой. Тийм ээ. За ингээд нөгөө хоёр нэвтрүүлгээ өндөрлөе. Бид тэр өнөөдөр олон ч газраар явлаа. Монгол кинонуудаа буцаагаад ингээд яг тэр хэсгүүдийг нь үзээрэй. За баярлалаа. Бүтэн байлж шүү те. Тийм байл. Тус гоё л баяр та. За баяр та. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм.